дараагийн ирчүүдийн ерөөдмөр боловсрол гэр бүл төлөвлөлтийг одоо яг яаж тусгаж өгөх гэж байгаа вэ гэдэг талаас нь асууж байна. Одоо ерөнхийдөө энэ судалгаа аваад хаа сүүлийн жилүүдэд бол ганц бие ирчүүд сумаар дүүрэн ганц бие давар өвдөлтөй баахан ээж нар ингээд айны төв хотын дөрвөө төвлөрсөн байгаа. 18-аас 24 наснаас ер нь сураад хийхдээ энэ талаар одоо бодох завгүй явдаг байна. За нэгдүгээр асуудал бол одоо яг яасан онцгой байдлын 19 настай залуугаас гарчсан залуучууд гэр бүл зохиоход бэлэн үү? Гэр бүл зохиох гэдэг ингээд баталгаа хийх гээд очихоос өмнө одоо тэр нэг жирэмсэн аав гэдэг хөтөлбөрийн талаас танилцуулах наад хөтөлбөрөө та нар яг гэр бүл зохиохоос өмнө нэг сарын хугацаа өгөөд тэр аав ээж хоёр болчихж байгаа хүмүүсийг сонирхолтой хандуулаач. Ингэх боломж нөхцөл байдаг юм уу? Залуучууд одоо гэр бүл салгалтын ихэнх хувь нь ингээд төлөвлөгөөгүйгээр сэтгэл хөдлөлөөр гэр бүл зохиосноос болоод явж байгааг харж байгаа гэсэн санал орж иж байсан. За энийг болохоор зөвхөн эрүүл мэндийн төвөөрөө одоо манай насан туршийн боловсролын насан туршийн сургалтын төвөөрч одоо аймаг болгон байгуулж байгаа. Тэдгээр бас төшлөж явуулж байна. 35-аас 40 насныхаа ерөөсөө айж талд орж чадахгүй үлдээд байна гэдэг. Одоо яг нөгөө хамт ажиллаж байсан хүмүүсээс нэг залуучуудын 35 насаар хязгаарлалчихын тэгснээр ахмадууд хэр 40-ээс дээш насныхаа ингээ авчдаг 35-аас 40 насныхаа яг ямар чиглэлд нь хамаарх юм бэ гэдэг ийм юу бас дамжуулж ирсэн.